За юу цаана ажилдаа гараад ирсэн байна. Хоёр дахь өдөр 2 цаг болж байна. Одоо энэ хойно харагдаж байгаа хаалга руу ухраад орох гинэ. Энэ ачаагаа аваад 400 майл явна, аюугаа руу 1500 доллараар авсан. Таракасайхан шалгаад нөө өнгөрсөн 7 хоног юм юмнуудаа янзлуулаад явсан чинь жижигэн арилцсан их сайхан болсон байна. За тэгээд ороод ачаагаа ачуулчаад 10 страпс эрэхтэй гэсэн тэрүүгээр нь бэхлээд тэгээ маргааш өглөө ачаага өгч өгч та. Тарака ингэж явцсан байна. Лайк дараарай. Энэ нэг батал дараа наашаага шахаад ороод ирсэн. Би тэгээ багцдаггүй. Энэ руугаа энэ мөх гээд. Энэ руугаа энэ мөх гээд. Орох гэж нэлээд болсон юм аа саяны тарак. Энэ миний тал руу шахаа зогсчих. Намайг хүлээж гэж байна. Одоо энийг ачаад дуусгах нь гаргачих гэж. Тэгээд намайг оруулах гинэ. За энэ гарч ирж байна. Ардан жоохон зай өдлөж жагаад онгойлгох гэсэн чинь онгойлгох хэрэггүй бид нар шууд хойноос ч аччихна гэдэг чинь. Баш. За ингээл хүлээж да. Ингээд цуулаад 10 ширхгийг тавих юм байна. Дотор зай байдгүй гарч ирээд ачаагаа бэхэлж байна. За эдгээр нь ийм дээрээ ийм онгорхоод тахгүй. Тэр дүүн страп оруулаад татчихъя гэж бодож байна. Өглөөний минь дээ. Энэ хавьд буулганда яг минийхтэй адилхан ачааны дотор байна. Яаж болох юм бол доо. За энэ зогсох юм байна. Ишиг урагшаага харагдсан. Ишиг урагшаага орж ирээд ингээд зогсчих гэж. Тэгээ нэг талаас нь болгочихнаа гэж. Энэ төмөр юм идэх газар байл. Энэ одоо төмөр үү? Төмөр байна. За энэ сайран дуурайд гэсэн. Юу болсон юм бол та? Энэ авсан. Дуут тохоо гэдэг хаа тий. Дэлбэрх үү тий. За страпаас суулж байна. Тэгээ би яг энэ нэг завсраар нь шидэд байгаа байхгүй. Амар гоо кайфтай. Тэгээ 1 2 3 4 5 страп шидгээд энэ төмөнд нь ерөөсө хүрээгүй. Шидсэн. Одоо энийг гоё үргэлжлүүлнэ заа. Гоё шүү. Хаад энийг. Nice. Yes. За страпнуудаа суулчлаа. Одоо эндээс forklift гарч ирэх юм хүлээж. Тэгэл болгонда дараагийн ачаагаар авч амжаагүй. Өчигдөр ачаагаа бэхэлж байгаа тэр уртынхаа
нэг тойл үүдээ. Хамар дээр байгаа тойл шүү дээ. Энэ байгаа. Тэр тойлоо мөргөөд ингэ шалтлаа ичлээ. Нэг комент айгүй олон хүмүүсээс асууж байна. Бие хамгаалахын тулд буутай явдаг гэдэг. Буутай явахгүй гэдэг. Буутай явах юм бол дахиад нэг тийм галт зэвсэгч аюултай шүү дээ. Дахиад нэг тийм юм малж явах гэж бөө ядаргаа шүү дээ тийм шүү дээ. Ойлгохтойгоо шиг тараатнаас санаа амар буугаад явчих чадахгүй ч аюу хэцүү. Тийм бод авч явдаггүй. Тэгэж тарактын жолооч нар одоо тарактны жолооч нараас юу гэнтэй тийм юм ямар бэлэг мөнгө авч яваад байгаа юм биш. TMD гэвэл одоо утас GPS iPad л авах шиг тэгээд тийм юм дээр тийм тул тэгээд тарактны жолооч нар алддаг юм гэж байхгүй. Яг нөгөө нэг кар хотлол буюу нөгөө машин зөөдөг хүмүүс чинь бэлэг мөнгө авч явдаг гэсэн. Надад миний ойр тойрныхонд бол тийм тохиолдол болов. Тэгэхээр энэ асуултанд ингээ хариулчээ. Бас нэг юм хэлэх гэж байгаа. За одоогийн байдлаар би нэг Facebook дээр нэг 80,000 орчим YouTube дээр нэг 10,000 орчим follower subscriberтай байгаа. Тэгээд Монголд ч өөр хаач миний бичлэгийг үздэг хүмүүстэй нэг бизнес эрхэлж байгаа хүмүүстэй тусваргий гэж бодсон. Тэгээд тэр нь юу вэ гэхээр за үйлчлэгээний бизнес ч бай, ямар нэгэн сервис үзүүлдэгч бай, ямар нэг юм заардагч хамаагүй зүгээр над руу холбогдоод мэдээлэл өгөө, зураг хөргөө өгөөд бичлэгээ хийгээд өгөх юм бол одоо нэг 7 хоног бүр хийж байгаа видеоныхоо дундуур нь оруулаад бас нэг ч гэсэн хүргээд явчих юм бол бас ашиг орлого нэмэртэй байх юм болов гэсэн үгнээс зүгээр ингээд үн төлбөр гэхгүйгээр тийм тусаад өгч байгаа шүү. Тэгэхээр та над руу одоо Facebook-ийн маань чат байгаа шүү дээ. Тэр лөө юу явуулаарай. Мэдээллүүдээ явуулаарай. Тэгээд би 7 хоног болгон бичлэг хийж байгаа. Тэрнийхээ дундуур нь нэг 7 хоногт нэг тийм бизнесийг оруулаад тэгээд тэр нэг ч гэсэн хүнд ашиг орлого нэмэгдүүлээд нэг ч гэсэн борлуулалт хийж явах хэрэгтэй болоо тий. Тэгээд бодит бит тийм бүтээгдэхүүн зарж байгаа хүн байх юм бол над руу сарилаа явуулчих болно шүү дээ тий. Бүтээгдэхүүнээс карго тэгээд явуулчих шүү дээ Америкийн Чикаго руу. Тэгээд явуулчих юм бол би гоё ийм чанартай ийм мэдээ ингээд хэлээд байх юм бол бас нэмэртэй болов. Тэгээд та бүхэн хэрвээ бичлэг дундуур өөрийнхөө хийж байгаа бизнесийг дэмжүүлэхийг хүсэх юм бол зүгээр над руу ингээд холбогдоорой. Тэгээд би тэрийг харж байгаа бас зарим нь бас сурчилж болох юм байна, болохгүй юм байна. Тийм байх юм бол тэрийг харж байгаа тэгээд шийдвэрээ гаргаад бичлэгтээ оруулаад өгье гэж бодож байна. За 4 үлдлээ. 3-ыг аваад хамгийн сүүлийнх нь бараг авч хөрөхгүй хаа. Тэгэхээр бүхэгээ хойш төлж тарах. Гэрээсээ хоол авчихсан. Ийш орж пэйжин диж халааж идэв. Фактортаа гэдэг бол фокус нарахгүй. Орж байгаа таа. Хүнкач юм байна. Энэ нэг юм байгаа. Тэгээд 2 том танк байгаа гинэ. Нийлээд нэг 5-6 мянган паунд. Гэхдээ энэ дотроо шилтэй юм. Тэгэхээр сэргүүлийнхээ гол тавиад баунс хийж одоо нөгөө дөргөж хөдөлгөж болохгүй. Тэгэхээр ба шилэн гаргах аюултай юм байна. Тэгээд 650 майл 1200 гэж. Жохо их майл. Тэгээс цулахад
Дээгүүр нь явуулж болохгүйгээд одоо энэ дондуур нь страпа гаргаж ирэх гэж байна. Тэнд нөгөө форклифтийнх нь наазан тусч сольж байна. За энийг тавиул болоо юм байна. Энтэй нийлүүлж тавиад хоёулангийн давхар страптад болоо юм. За үнийг асуусан байхгүй. Тэгсэн чинь энэ гурван машин нийлээд нэг 40 орчим мянган доллар заа. Тэгэнгუута энэ дотор нэг шил байгаа байхгүй. Одоо энэ тэр нэг шар цаас ийцэн энэ шил байгааз ийм бүдүүн шил байхгүй. Энэ шил нь хоёулаа нийлээд 2 байгаа юм байна. Хоёулаа нийлээд 80 мянган доллар гэнэ зөвхөн шил нь. Шилийн хагалж болохгүй шүү гэдэг айгу анхаарат байгаа байхгүй. Тэгсэн чинь амар үнэтэй байсан. За ингэж хэллээ. Дээгүүр нь явуулж болохгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хаалтыг авч байгаа дотор талаар нь явуулаад энэнийг болохоор энэгээр нь оруулаад энэ хоёр зэрэгцээ юм байгаа болохоор ингээд кросслоод хоёр талаар нь явуулаад цааталт мас кросслоод чангалчлаа. Нилээ сайн чангасан. Гайг баха. Түлшээ авчлаа. Сонхоо цэвэрлэлээ. Кофе авчаад гөрсөлийн явна да. Өнөөдөр чинь би эндээс авчна. Өнөөдөр чинь би 5 мууж дамж явах хэрэгтэй байхгүй. Мууж дамж явах хэрэгтэй байхгүй. Небраска, Айва, Иллиной, Индиана, Ohio гэдэг. Одоо 3 дахь мууж дээр явж байгаа. Иллиной руу дөнгөж ороод ирсэн байна. Одоо нэг 300 гаруй майл явуулдаг. Очлоо да. Кофе авах гэснээр боллоо. Цаа авчнаа. За энэ нэг юм сонин цаг агаартай байна. Айгу мантай. Урд дахь зам харагдах байдал ер нь нэлээд бага байна. Тэгээд нөгөө юугаа олдгоо. Манай шиг л ачаа өргөжих газар олдгоо. Уг нь яг нөгөө хотод нь хүрээд ирсэн байгаа гэдэг. Яг хаана ачаагаа өгөх юм гэдэггүй. Тэгээ сая замын хажууд нэг юм доголоо хар н орж ирээд зогсчлаа. Хүн чи унтчихдээ юм билүү. Тэрнээс өмнө ийшээгээ яваад машин тэрэг орж гардаг юм шиг байна. Хэрвээ тийм бол бас замын таглаа зогсчих болохгүй бах. Очиж хараад юу ч харагдахгүй байна. За гайгүй л юм шиг. Ингүүл арай дээр харагдахаар байна. Энэ нэг юм мантай байгаа байхгүй. Борооч юм шиг те. Үнэхээр бүр юу ч харагдахгүй юм. За
Ингээл унтъя да. Зам ам хаацсан болоод хурж ирээд хаалга төгшнөд. Тэгэхээр нь холдоод өгчээ. Одоо бол явхад айгүй хүндрэлтэй. За өглөөний минь төргий. Өчигдөр чинь 3:30 үед ирсэн баггүй. Тэгээ унтсан чинь өглөө 6:30 гээд цагдаа хаалга төгсөж байна. Тэгээд бизнес хаагаа зогссон байна. Наанасаа хоолт гэдгсэн. Тэгээд нөгөө нэг олохгүйсэн хаяга компанийн нэрээр нь хаагаад ямар ч хэсэг хурж ирээд асуугаатхыг гээд ирсэн чинь шүүмэн байна. Тэгээ одоо онгойлгочих энэ ч буулгачих гэж байна. Энийг буулгачаад бас зогсоод олдохгүй байна. Дараагийн ачаага аваагаа автлаа жоохон унтчихэд юм уу гэсэн чинь. Ямар ч энийг буулгах салгаатай. Ийм уртыг ашиглаа болгочлаа. Одоо энэ нь ингэж явахаар унах гээд байгаа учраас наагуур нь жижиг страп авчираад ингээ гадуур нь эхэлж байгаа тэгээд явчих юм. За дуусчлаа. Ингээс нэг 3-4 майлын зайтай трак стоп байгаа гинэ. Тийшээ явд юм аа. Энд зогсож болохгүй юм байна. За тэгээд эндээс одоо яаж гарт юм бэлээ? Энэгээр ингээд тойроод эргүүл гарч чадахгүй мэдэхгүй л. Нилээ эвгүүлэх юм шиг байна. Яг энэний цааталд шонгийн мод байгаа. Тэгэхээр цаашаа шахаж чадахгүй гэсэн. Одоо яг энэ зогсож байгаагаас шууд бүтэн дараад эргүүл за гарч магадгүй ч юм уу да. Тушаад үзт юм уу? Иймэрхүү хөдөө газар ер нь Walmart сайхан зогсоолтой байх юм дөө. Энэ натрон эцэгч сайн нэг 2 цаг унтчихлаа. Жох нойр авахгүй бол бүр би харцаага зомби руу төссөн. За эндээс ч нь болохоор skidded coil авна гэсэн. Ийм палетэн дээр тавьсан хэвтэй хөөсөн төмрөд авах юм байлаа. $11, $13 гэнэ. Энэ биш юм байна. Биш юм байна. Ордог хаалган биш юм байна. Газар нь бол мөн. Тэгэхээр одоо энэгээрээ буцаж яваад энд нэг уулзар байгаа. Энэ уулзараар баруун эргээд тэгээд хаалга 3-4 гэж байгаа гэнэ. Тэглээ ухарж яваад авахаас өмнө өмд гутал тэгээд safety vest малгай шилтэй заавал авах хэрэгтэй. Энэ цаатлын алгын ухарч орно доо. Яг ийм дөрвөн ширхэг ав. Өдөр бүрэн гүйцэтгэх явж чадаагүй. 3 цаг үлдээсэн.
Одоо тэрийг үргэлжлүүлээд явъя. Бид нар 12 цаг үед очих юм шиг нөгөө хөргөжих газар буцгаачаага авцсан байгаа. Шингэл аваад явна. Нэг л хаашаа гарах вэ? Шингэл аваад явна. Дээврийн хар цаас. Тэг ирлүү харна да. Кофе авчлаа юм чижсэн. Энэ дотор бичлэг хийхээс ер нь жоохон имээдэг болоод байгаа шүү дээ. Имээдэг ч жоохон сэргээлдэг болоод байгаа шүү дээ. Сая одоо ард нь явж исэн дуунаас YouTube шууд нөгөө хэмлээ явахын мэдрээд копирайт өгчөөд байлаа. Ээлтэй. Энэ хаалга руу хурч магадгүй юм шиг байна. Одоо яг энэ рүү нэг трак хурж байна. Тэрний дараа хурч магадгүй бах та. Дахиад зүүн тишээгээ шахахгүй болохгүй. Энэ шар зураасны дотор талаар нь орохгүй болвол энэ нэг шар шонг очоо мөрөгчих юм. Дахиад ийшээгээ шахна гэсэн үг. Show your truck out, please. Бас баг зайтаа орж ирлээ шүү. Таракан трак нэ. За юу цаа. Ачаага буулга зогсож байна. За энэ хоорондоо зав гарсных нэг юм хэлчихье гэж бодож байна. Тэгээ нэг жижиг дунд бизнес эрхэлж байгаа дөнгөж эхэлж байгаа хүмүүс ч юм уу тэднэрт одоо ингээд суугаа хүрэх боломж айгу хомсдол байдаг юм шиг санагдаад байна. Тэгэхээр тэр хүмүүстэй ингээд би чадах юмараа туслая гэхдээ хамгийн гол нь би хүн төлбөргүй хэсэг хугацаанд байнгын бол би нэг хийж явж угаасаа чадахгүй. Тэгэхээр нэг хэсэг хугацаанд ч гэсэн ганц нэг хүнд ч гэсэн нэг ингээд нэг тус болчих гэсэн үднээс энийг ингээд эхлүүлээ явж байгаа шүү. Энэ удаагийн онцлох гэж байгаа би ингээд зургуудыг оруулаад явчихна. Онцлогч байгаа бизнес юу вэ гэхээр одоо энэ миний ард энэ харж байгаа хин нэг шагаа угааз энэ нэг суудал дээр тавьдаг юм шагаа угааз энийг би ашиглаад ерөнхийдөө нэг 3-4 жил болж байна. Надад бол айгүй таалагддаг. Машин барьж байгаа хүмүүс бол ерөнхийдөө юм нэг юм хатуу юм дээр суух хэрэгтэй байдаг. Хитрхи зөөлөн юм дээр эсвэл хитрхи чиг татдаг юм дээр ингээд суух юм бол бас эрүүл мэндэд хортой байдаг учраас Монголоос энийг би захиж авчруулсан. Одоо яг хэдэн төгрөгөөр авсан хаанаас авснаа санахгүй байна. Тэгээд сая хэд хоногийн өмнө над руу энэ залуу ингээд холбогдож ийм хийдэг юм а гэд хэлж ирсэн. За тэгэхээр өөрийнх нь явуулсан мессеж ингээд уншиж. За манай эхнэр бит хоёр 2008 оноос хойш шагаагаар суудлын бүрээс хийж байгаа маа. Жижиг тэрэг болон тараканд зориулж хийдэг. Сүүлийн 4 жил Америк болон Европ руу тараканд зориулж хийж байгаа, гаргаж байгаа, зарж байгаа гэдэг чинь. За үнийн хувьд бол 400 сая төгрөг юм байна. Тэгээд хамгийн гоё нь одоо миний энэ бичлэгийг үзэж байгаа, үзээд тэр хүмүүс рүү холбогдох хүмүүст зориулаад эхний 10 хүнд нь 50 сая төгрөг хямдруулаад 350 саягаар хийгээд өгөө гэсэн. Тэгэхээр бас гоё байгаа шүү дээ, тий. За тэгээд ер нь бол 2008 оноос хойш энийг хийж байгаа. Тэгвэл саяхан пэйж хуудасаа нээгээд ингээд дөнгөж эхлээд явж байгаа юм байлаа. Пэйжийнх нь нэр нь болох юм бол шагаан суудлын бүрээс гэд
монголоор бичгээр гараад ирж илээ. Холбоо орох усны дугаар 88 99 61 гэж байна. Тэгээд энийг сонирхож байгаа хүмүүс нь за ингээ Mongolian Tracker-ийн бичлэгнээс ингээд үзсэн юм аа. Тэгээ холбогдож байгаа маа гэх юм бол эхний 10 хүнд нь тунгалттай юм байл шүү. Тэгээд мэдээж за танд хэрэггүй гэж болно. Хэрэгтэй хүмүүс нь аваарай. Танд хэрэггүй байх юм бол хэрэг болж магадгүй гэсэн хүмүүстэй цааш нь дамжуулаад явах юм бол нэг ч гэсэн айлын эрхэлж байгаа нэмэлт орлого олох гэж байгаа тэр бизнест нь ингээд нэг ч гэсэн илүү хүнд түгээгдээд хэрэг болох юм болов гэдэг үүднээс ингээд явуулж байна. Тэгээ та бүхэн бас дэмжээрэй. Дараагийн 7 хоногийн видеонуудад бас өөр бизнесүүдийг ингээд онцлоё гэж бодож байгаа. Одоогийн байдлаар хэд хэдэн бизнес ирсэн байгаа. Тэгээд ингээд 7 хоног болгоныхоо видеон дээр ингээд оруулаад явах болно. Баярлалаа. Одоо би энэ ачаагаа буулгачаад дараагийн ачаа руу цаг яваад тэндээсээ 7-8 цаг орчим гэрлүүгээ яваад харнаа. За энэ ачаа маань буугаад болчихлоо. Thank you. За яваа. За ямар ч байсан дараагийн ачаанд ирээд чекин хийгээд энэ тараг хүлээдэг стейжинг area дээр хүлээж байна. Тэгээд forklift нэгээрээ хөвж ирээд ачаач тарагнуудаа ингээд аваад явах юм байна. Энийг авчаад гэрийн зүг 6 цаг 43 минут байна. Ядарч шүү. Уртцсан марагдаж шүү. Гэтэ бас гайгүй 6 цаг гэдэг чинь. 7 цаг гэдэг чинь. $14 пайлот байгаа гинэ. За дуслаа. Явъя да. Үүдний скейл байгаа юм билээ. Жингээ үздэг офис. Тэнд нь очиод жингээ ахиж үзүүлээд сайн орж ирэхдээ үзүүлсэн. Тэгээд тэндээсээ цаас аваад тэгээ явах юм бэл. $95,520 гинэ. За 3 цаг үлдлээ. Түлших хэрэгтэй байна. Өөрийгөө бас жоохон сэргийлэх хэрэгтэй байна. Кофе ууд юм уу яа тий. Явах болж шүү юм. Жоохон сэргийлт авахгүй бол энэ ядарч шүү. Чин 2 өнгөрөөгөө бараг 3 үед ч харагдчихэв. За буцаж ороод нүрээ угаачлаа. Кофе авчлаа. Авсан төлснийхаа мөнгийг төлчлөө. Явъя да. Харж унтъя да. Харж унтсан дээр хэлэхэд тэ хоёрын хооронд 3 цагийн газар ирчээд. Айл байна да. За гэтэл бичлэгээ ингээд дуусгая. Энэ 7 хоногийн бичлэгтэй хамт байсан хүмүүстээ баярлалаа. Лайка дараарай, subscribe дараарай. Тэгээ дараа 7 хоногийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.